어, 어윤님, 예, 네. 반갑습니다. 자, 우리가 지난 시간에는 에스겔서 10장부터 11장 13절까지 증거를 공부를 했습니다. Түрүүчийн хичээл дээр бид нэр SQL 10 дугаар бүлгийн 10 дугаар бүлгээс 11 дугаар бүлгийн 13 дугаар ишлэл хүртэл явсан байгаа. 음, 8장부터 11장까지는 하나님께서 환상을 통해서 에스겔에게 보여주신 내용들이에요. Ерөнхийдөө 8-аас 11 дугаар бүлэг маань болохоор Бурхан SQL-д үзэгдлээр дамжуулан үгээр альдаж байгаа тухай болж байгаа. 8장은 예루살렘 성전에서 행해지는 우상 숭배의 행위들을 보여주신 내용이고요. Тэгэхээр дундаа 8 дугаар бүлэг болохоор Иерусалимийн сүм дотор үйлдэгдэж байсан жигшүүрт зүйлс буюу шүтэн шүтэх явдлуудыг үзүүлсэн үзэгдэл. 9장은 그런 우상 숭배하는 일로 인하여서 하나님께서 예루살렘을 심판하실 때 이마에 표를 그린 자들 외에는 다 심판하실 것을 말씀하시는 내용이에요. 9-р бүлэг нь болохоор Бурхан Израилийг тэр шүтэн шүтснийх нь улмаас шийтгэх үеэр духан дээрээ тавиулсан, тэмдэг тавиулсан хүмүүсээс бусдыг нь бүгдийг нь шийтгэх болно гэдэг тухай өгүүлж байгаа хэсэг байгаа. 그리고 10장은 이제 하나님의 영광이 그 우상 숭배하는 죄악을 범하는 그 예루살렘 성전을 떠나실 것을 말씀하시는 내용입니다. 10 дугаар бүлэг нь болохоор Бурхан тэр шүтэн шүтэж байгаа гим нүглээр дүүрсэн Иерусалимыг орхиж одох тухайга эсний цог жавхлан тэндээс салж одох тухай өгүүлсэн бүлэг байгаа. 원래 이 여호와께서 속죄소, 성전의 속죄소, 그룹들 사이에 속죄소에 계신 여호와께서 어, 성전 문지방으로 먼저 이동을 하셨어요. Ингэхдээ Бурхан уул нь бол тэр ариун газар дотор тийм ээ сүмийн тэр ариун газар дотор өршөөлийн судал дээр заларч явах ёстой эзний тэр цог жавхлан эхлээд тэр өргөөний босгон дээр явж очисон байгаа. 그리고 그 10장 19절에서 증가하는 것처럼 이제 성전 문지방을 떠나서 다음에는 성전 동문으로 이렇게 하나님께서 이동하시는 것을 볼 수가 있어요. Дараа нь 10-ын 19-р ишлэгийг харах юм бол тэр босгон дээрээс цаашаа хөөрөөд эзний өргөний зүүн хаалганы орох үүдэн дээр зогссон гэж байна. 네, 그때 하나님의 영광이 떠나실 것을 말씀하시면서 그 일장에서 보였던 생물들, 그룹들을 보여주시고 또 내 바퀴에 대해서도 이렇게 보여주셨어요. За ингээд эзний цог жавхлан одоо тэр өргөөг орхин явхаар одоо зэхэж байгаа тухай энэ үзэгдэлтэй хамт нэгдүгээр бүлэг дээр гарсан дөрвөн амьд биет болон дөрвөн дугуй гих мэтчилэн нэгдүгээр бүлэг дээр гарсан зүйлсийг дахин энэ 10 дугаар бүлэг дээр давтаж өгүүлсэн. 그리고 성전 동문까지 이르신 하나님께서는 이제 11장 23절에 가면은 바로 그 예루살렘 성읍 동쪽 산, 감람산으로 이동하시는 것을 볼 수가 있어요. За өргөөний зүүн хаалган дээр очсон эзний цог жавхлан дараа нь 11-р бүлгийн 23 дугаар ишлэгийг харах юм бол хотын дундаас хөөрөн гарч эзний цог жавхлан хотын дундаас хөөрөн гарч хотын зүүн талд буй уулан дээр тогтвоо гэсэн ба. Энэ уул нь болохоор чидүүн уулыг хэлж байгаа. 그리고 오늘 우리가 증거받을 말씀 가운데는 그 하나님께서 이제 그 여러 지방에 흩어져 사는
하나님의 백성들의 성소가 그곳에서 성소가 되어 주실 것을 말씀하셔요. За тэгээд цаашаа харах юм бол өнөөдөр бид нэр хичээл байгууллагад багтсан байгаа. Эзэн тэндээс цаашаа яах юм бэ гэхээр одоо Израилийн тэр цөлөгдөгсөд буюу үндэстнүүдийн дунд тархсан тэр өөрх ард түмний дунд өөрөө тэр өргөө нь болж өөрөө сүмэн болж залрах болно гэдэг тухай агуулгыг өнөөдрийн хичээлээр бид ярилцах болно. 그리고 11장 1절에서 13절까지는 예루살렘의 지도층들에 대한 심판이 증거되고 있습니다. За тэгээд 11-р бүлгийн маань 1-ээс 13 дугаар ишлэл хүртэл болохоор Иерусалимийн удирдагч нарт оноох шийтгэлийн тухай, Бурхны шийтгэлийн тухай өгүүлж байгаа. 25명의 지도자를 보여줬다고 그랬어요. За энд болохоор 25 удирдагч гарч байгаа тийм ээ. 그 25명의 지도자는 바벨론 1차, 2차 침략 때 많은 지도자들이 잡혀간 그 빈자리를 채운 자들이에요. За тэр 25 удирдагч нь болохоор тэр ноёд гэж байгаа тийм. Тэр ноёд нь болохоор ямар учиртай хүмүүс вэ гэхээр Иерусалим Вавилончууд Иерусалим руу нэгдэх хоёр дахь удаа ингээд хоёр удаа довтолсон. Тэгээд довтлох болгондоо одоо Израилийн хамгийн одоо тэр шилдэг хүмүүсийг удирдагч, захирагч, ноёд, түшмэллүүд одоо тэр мэрэгэн ухаантнууд гэх мэтчлэн хаад ноёд гэдэг тэр хүмүүсийг нь удаадаараа олзлон авч явж байсан. Тэгэхээр нөгөө ард хоцорч байгаа ард түмэн нь удирдлаггүй хоцорч байсан. Тэрийг нь тэр одоо байр суурийг нь нөхөхийн тулд дахин шинээр тэр үлдсэн хүмүүсийн дундаас сонгогдож гарч ирсэн одоо удирдагч нар байгаамаа. Энэ 25 хүн бол. 그 11장 1절에 13절 가운데서 우리가 꼭 이해하고 넘어가야 되는 부분이 바로 3절의 말씀입니다. За 1-ээс 13 дугаар ишлэлийн дундаас бидний заавал одоо онцолж ойлгож авах ёстой ишлэл бол энэ 3 дугаар ишлэл байгаа. 그 25명의 지도자들이 집 건축할 때가 가깝지 아니했다라고 얘기해요. За тэр 25 ноёд нь болохоор юу гэж ярьдаг байсан бэ гэхээр байшин барих цаг болоогүй байна гэж ярьдаг байсан. 또 이 성읍은 가마가 되고 우리는 고기가 된다라고 이렇게 얘기합니다. Мөн энэ хот бол тоогоо бид бол мах юм аа гэж ярьдаг байсан. 이 집 건축할 때가 가깝지 않았다라는 이 말의 의미는 예레미야서 29장 5절의 말씀을 반박하는 말이에요. Энэ байшин барих цаг болоогүй байна гэж ярьж байгаа нь болохоор Иремья 29-ийн 5 дугаар ишлэлтэй холбоотой энэ Иремьягийн хэлсэн үгийн эсрэг одоо ингэж ярилцдаг байсан. Тэр Иремьяг няцаахын тулд ингэж ярилцдаг байсан. 예레미야 선지자는 바벨론에 의해서 나라가 망하고 또 포로로 끌려가서 거기서 70년 동안 포로 생활을 할 거라고 그래요. Иремья болохоор юу гэж хэлдэг байсан бэ гэхээр Вавилон руу олзлогдоод тэр одоо тэндээ цөллөгт та нар удах болно 70 жил болох болно. Тийм учраас тэнд нэгэн л удах юм чинь одоо энэ байдлаа хүлээн зөвшөөрөөд тэндээ одоо байшин бариад гэр орон бариад тэгээ тэндээ амьдрцгаа гэж тэгж хэлдэг байсан. 거기에 집을 짓고 또 거기 살고 또 거기에서 농사를 짓고 열매를 먹고 결혼을 하고 뭐 이런 걸 해야 된다라고 하거든요. Тэр Иремья бол тэр 70 жилийн цөллөгийг бол та нар ялтчгүй хүлээн зөвшөөрөө. Тэгээд тэндээ нэгэн л одоо тэр 70 жил болох юм чинь тэндээ байшин бариад гэр оронтой болоод амьдэр тэгээд цэцэрлэг байгуулж тариалж
Тэгээд ургацыг нь идэж бас эхнэр авч хөвгүүд огтоо гэрлүүлж ингээд амьдрцгаа тэндээ олширч үржиж цөөрөхгүй байх хэрэгтэй гэх мэтчлэн тэр захиж хэлж байсан байна. 바로 예레미야가 전한 그 하나님의 말씀을 반박을 하는 거예요. 그때가 멀었다라는 거예요. 그때는 오지 않는다라는 거예요. Тэгэд энэ Иремягийн хэлж байгаа үг бол бурхнаас ирж байгаа үг шүү дээ. Тэгэхээр түүний хэлсэн тэр бурхны үгийг тэд нар хүлээн зөвшөөрч чадахгүй. Бас тэгээд тийм цаг үе ирлээ гэхэд одоо бүр одоо хожим хойч үед л ирэх бах. Бидний үед л биш. Тийм цаг үе ирэх болоогүй гэж эсэргүүцэж их үе ярьдаг байсан. 왜냐하면은 예루살렘 성읍은 가마와 같이 안전하고 또 그 안에 살고 있는 자기들은 가마솥의 고기와 같이 아무 해도 당하지 않을 것이기 때문이라는 거예요. Яагаад цаг нь болоогүй вэ гэхээр энэ Иерусалим хот бол яг л тэр тогоо шиг бат бөх тэгээд бид бол тэр тогоон дотор байгаа мах шиг ямар ч аюулгүй одоо амьдарч байна. Тийм болохоор тийм одоо тэгж байшин барих цаг бол болоогүй байна. Иремягийн хэлээд байгаа шиг тийм цаг ирэх болоогүй гэж тэгж ярьдаг байсан. 음, 하나님의 선민인 자기들을 하나님께서 보호해 주신다라는 거예요. Бурхны төлөвлөгөө бол бид нарыг угаасаа л хамгаална гэж тэд нар боддог, ярьдаг байсан байна. 또 하나님의 성전이 그 예루살렘에 있기 때문에 하나님께서 지켜주실 거라는 거예요. 그래서 안전하다라는 거예요. Бас Бурхны сүм энэ Иерусалимд байж байгаа юм чинь Бурхан энэ хотыг угаасаа хамгаалнаа. Бид нарыг аюулгүй байлганаа гэж тэд нар боддог, итгэдэг байсан. 그렇지만 하나님께서는 그들의 그 불의와 또 악한 꾀를 다 아시고 그들을 심판하실 것을 말씀하시는 거예요. Гэвч Бурхан тэдний одоо ёс бус байдал, шудраг бус байдал болон тэр ёрын муу залмих хийг нь мэдчихсэн учраас тэднийг бол өршөөлгүй шийтгэх болно гэж хэлсэн байгаа. 그들이 그 가마와 같은 예루살렘 성에서 끌려 나와서 포로로 잡혀가고 죽임당하고 이렇게 될 것을 말씀하십니다. Тэд нэр тэр тогоо гэж бат бөх тогоо бидний аюулгүй хамгаалт гэж бодож байсан тэр Иерусалимаас нь тэд нарыг татаж гаргаж ирээд тэгээд тэднийг одоо яг мах шиг тэгэж цавчиж устгах болноо, шийтгэх болноо гэж эзэн хэлсэн. 그렇게 그들이 그 예루살렘 성읍에서 끌려 나오고 또 이방 나라에 가서 죽고 포로로 잡혀가고 하는 이유는 12절에서 증거하는 것처럼 어, 하나님의 율례를 행하지 않고 지키지 않고 이방인의 율례를 따라 행했기 때문이에요. 우상 숭배를 했기 때문이에요. Тэр бурхан тэд нарыг тэр тогоо шиг гэж бодож байгаа тэр хот тэр тогоо шиг бат бөх аюулгүй гэж бодож байгаа хотоос нь чирч гаргаад тэднийг мах шиг өөрсдөө мах гэж хэлээд байсан тэр мах шиг нь болгоод үнэхээр тэгж одоо махыг одоо хоолнд хийхэд бол бид нар нөгөө юулаа хөшөглөж огтолж хэрчиж тэгж бэлтдэг шиг яг л тэр мах шиг болгож тэгж устгаж шийтгэнэ гэж хэлсэн. Тэрний одоо учир нь юу юм бэ гэхээр 12 дугаар ишлэл дээр гарч байгаа. Учир нь та нар миний зарилгуудаар явуулгүй, тогтоолуудыг минь гүйцэлдүүлэлгүй, харин эргэн тойронд чинь би үндэстнүүдийн ёс заншлын дагуу үйлдсэн учраас ийхүү шийтгэнэ гэж хэлсэн байна. 예. 그리고 이제 오늘 이 본문 14절부터는 구원에 대해서, 회복에 대해서 이렇게 증거하고 있습니다. Харин өнөөдөр бидний үргэлжлүүлэн үзэх 14 дугаар ишлэлээс эхлээд юун тухай гарч байгаа гэхээр Израилийн сэргэлтийн тухай эзэн айлтж байна. 15절에 보면은 예루살렘 주민이 내 형제 곧 내 형제와 친척과 온 이스라엘 족속을 향하여 이르기를 너희는 여호와에게서 멀리 떠나라.
말하는 것을 볼 수가 있어요. 15 дугаар эшлэлээс харах юм бол хүний хүү ах дүү хамаатан чамтай хамт цөлөгдөхсөд Израилийн бүхэл гэрийнхний тухайд Иерусалимийн оршин суугчид эзнээс хол явагтун энэ газар нь бидэнд эзэмшил болон өгөгдсөн гэлээ. 그러면서 이 땅은 우리에게 주어 기업이 되게 하신 것이다. 라고 이렇게 말하죠. Энэ газар нь бидэнд эзэмшил болгож өгөгдсөн гэж хэлсэн байна. 여기서 말한 예루살렘 주민은 누군가 하면은 제1차, 제2차 바벨론 침략 때 죽지 않고 또 바벨론에 끌려가지 않고 남아있는 자들이에요. За энэ 15 дугаар эшлэлдээр гарч байгаа Иерусалимийн оршин суугчид гэж байна тийм ээ. Энэ Иерусалимийн оршин суугчид гэж байгаа хүмүүс нь хин юм бэ? Ямар хүмүүс юм бэ гэхээр Вавилоны тэр нэгдэх хоёр дахь довтлогоонд өртөөгүй амьд үлдэж чадсан тэгээд бас Вавилон руу олзлогдож яваагүй Иерусалимд үлдсэн оршин суугчдыг хэлж байгаа юм. 그리고 그 남은 이스라엘 주민들이 내 형제, 곧 내 형제와 친척과 온 이스라엘 족속을 향하여 이르기를 이렇게 말을 하는데 거기 말하는 형제들은 누군가 하면은 포로로 잡혀간 자들이죠. 그러니까 다니엘이나 에스겔이나 뭐 이런 사람들인 거예요. За тэгээд тэр хүмүүс тэр одоо 1 2 дахь удаагийн Вавилоны давталгаанаас үлдэж чадсан алцлагдаагүй үлдсэн тэр Иерусалимийн оршин суугчид нь юу гэж хэлж байна гэхээр хинт хэлж байгаа юм бэ гэхээр тэр ах дүү хамаатан чамтай хамт цөлөгдөхсөд Израилийн бүхэл гэрийнхний тухайд хэлж байгаа гэж байна. Тэгээ өөрөөр хэлбэл энэ ах дүү хамаатан садан цөлөгдөхсөд Израилийн бүхэл гэрийнхэн гэдэг нь хэнийг хэлж байгаа юм бэ гэхээр нөгөө 1 дэх 2 дахь удаагийн тэр олзлогдоод явсан Вавилон руу олзлогдоод явсан нөгөө тэр хүмүүс буюу одоо Эзекиэл, Даниэл гэх мэтчлэн тэдгээр хүмүүс одоо тэр яг одоо тухайн үед бол Вавилонд байгаа цөлөгдөхсөд гэсэн. Тэднэрт хандаад нөгөө Иерусалимд олзлогдоогүй үлдсэн хүмүүс нь ингэж хэлж байгаа гэсэн үг. 뭐라고 말을 하냐면은 그 남아있는 자들이 포로로 잡혀간 자들에게 너희는 여호와에서 멀리 떠나라. 이 땅은 우리에게 주어 기업이 되게 하신 것이라. 라고 이렇게 얘기했어요. За юу гэж хэлж байна гэхээр нөгөө олзлогдоогүй үлдсэн Иерусалимийн оршин суугчид нь олзлогдоод явсан Даниэл, Эзекиэл гэмэд нөгөө цөллөгт байгаа хүмүүст хандаад ингэж хэлж байгаа. Та нар эзнээс хол яваа. Одоо энэ газар бол бидэнд эзэмшил болгож өгөгдсөн. Бидний эзэмшил болсон гэж ингэж хэлж байна. 이 말의 의미는 뭔가 하면은 남아있는 자들이 지금 포로로 잡혀간 자들을 갖다가 정죄하는 거예요. 너희들은 너희 죄 때문에 끌려간 거야. 라고. Энэ ямар учиртай үг вэ гэхээр тэр одоо олзлогдоогүй үлдсэн хүмүүс нь олзлогдоод явчихсан хүмүүсээ араас нь одоо буруутгаж тэднийг яллаж байгаа хэрэг юм. Та нар бол ингээ олзлогдоод явсан чинь та нарын гим нүглээс болсон. Та нар гим нүглээсээ болоод олзлогдоод явсан юм аа. 너희는 이 땅을 기업으로 차지할 자격이 없는 자들이야. 라고 정죄하는 거죠. Та нар бол энэ газрыг эзэмшил болгож өвлөж авах ёсгүй тийм эрхгүй хүмүүс гэж 반면에 хэлж 자신들은 그들보다 포로로 잡혀간 자들보다 자기들이 하나님 앞에 더 의롭고 깨끗한 자들이기 때문에 하나님께서 그 땅을 자기들의 기업으로 주셨다고 주장하는 거예요. хараа өөрсдөө болохоор юу гэж хэлж байгаа хэрэг бид нэр бол та нарыг бодвол гим нүгэлгүй цэвэр ариун хүмүүс учраас илүү зөвхт хүмүүс учраас бурхан биднийг одоо олзлж явуулаагүй тэгээд бас энэ газрыг бидэнд одоо ингэж эзэмшил болгож өгч байна гэж ингэж хэлж байна. 근데 사실은 포로로 끌려간 자들은 어떤 자들인가 하면은 가치가 있는 사람들만 포로로 잡아간 거거든요. Гэтэл яг үнэн хэрэгтэй болохоор тэр олзлогдоод явсан хүмүүс нь энэ Иерусалимд үлдсэн хүмүүсээс илүү үн цэнтэй хүмүүс байсан.
왕족이나 지도자들이나 제사장들이나 이런 똑똑한 사람들, 또 하, 남겨두면 그 땅에서 반역을 할 수 일으킬 만한 그런 지도자급, 이런 사람들 다 끌어간 거예요. Өөрөөр хэлбэл олзлогдоод явсан хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэхээр хааны удмын хүмүүс тэгээд язгууртнууд эхэс дээдэс мөн тахилчид иш үзүүлэгч нар мөн одоо хэрвээ Иерусалимд үлдээчих юм бол араас нь одоо Вавилоны эсрэг бослох тэмцэл гаргаж мэдэх тийм чадaltaй хүчирхэг тийм хүмүүсийг нь хамгийн түрүүнд олзлоод авч явсан байна. 반면에 남아있는 사람들은 열왕기하 25장 12절에 보면은 비천한 자들만 남았어요. 열왕기하 25장 네, 25장 12절. 비천한 자들, 반역 같은 거 할 수 없는 자들, 그런 자들만 남기는 거예요. 12절. 네, 12절. А харин одоо тэр үлдсэн хүмүүс нь болохоор ямар хүмүүс байсан бэ? Ямар хүмүүсийг нь одоо үлдээсэн бэ гэхээр 2 дугаар хаад номын 25-ын 12-ыг харах юм бол а үг үгээгүй ядуучуудаас заримыг нь усын үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв. Одоо эндээс харах юм бол одоо хамгийн одоо хүчгүй, дорой, үгээгүй, ядуу, арчаагүй одоо тэгээд энд Иерусалимд нь үлдээсэн ч гэсэн Вавилоны эсрэг нэг бослох тэмцэл гаргаад байхааргүй тийм одоо данж дорой тийм хүмүүсийг нь үлдээсэн байгаа. 어, 바벨론의 나라가 패망하고 또 포로로 끌려가는 것도 억울하고 원통한 일인데 이 동족들로부터 정죄를 받는 거예요. Энийг ёсондоо энэ цөллөгт байгаа олзлогдоод явсан хүмүүс болохоор одоо улс орн нь ч гэсэн Бабилонд эзлэгдээд өөрсдөө ч гэсэн харийн нутагт олзлогдоод энэ бүхэн бол үнэхээр гомдолтой тийм ээ үнэхээр өөрсдийг нь сэтгэлийг шаналгаж байхад дээрэс нь элэг нэгт тэр Израильчууд нь тэр Иерусалимд азуулж одоо азар үлдсэн хүмүүс нь дээрэс нь өөрсдийг нь ингэж ялалж буруутгаж байна гэдэг бол үнэхээр одоо тэдний сэтгэлийг бол бүрж ихээр шархлуулж байсан. 근데 이제 16절에서는 그 포로로 잡혀간 자들에게 그곳에서 잠시 너에게 성소가 되어 주실 것을 약속하시는 걸 볼 수 있어요. Гэтэл бурхан тэр олзлогдсон цөллөгт байгаа хүмүүст хандаад 16 дугаар ишлэл дээр би та нарын дунд одоо түр хугацаанд тэр та нарын одоо олзлогдож очисон тэр газарт чинь би та нарын төлөө ариун газар чинь болно гэж бурхан амлаж байна. 더 이상 그 부패한 예루살렘 성전이 우상숭배지가 하나님의 성전이 성소가 되지 않는다라는 거예요. Цаашдаа тэр Иерусалимд байгаа тэр сүм, Иерусалимийн тэр урд нь ариун газар байсан тэр эзний өргөө бол одоо жигшүүрт юмсаар дүүрсэн шүтээний газар болсон учраас тэнд би одоо оршин байхгүй. Тэр газар бол цаашдаа ариун газар байха болсон гэж бурхан хэлж байна. 하나님께서 예루살렘 성전을 떠나서 그 포로로 여러 나라에 흩어져 사는 그곳에서 하나님께서 성전이 되어 주신다. 성소가 되어 주신다라고 말씀하셔요. Тэр газар бол зүгээр л одоо тэр байшин сав төдий үлдэж байгаа. Бурхны цог жавхлан тэнд аль хэдийн оршихоо байсан. Бурхны цог жавхлан бол тэндээс аль хэдийнээс салаад харин өөрийнхөө тэр улс үндэстнүүдийн дунд тархсан өөрийнхөө ард түмний дунд оршиж тэдний дунд өөрөө эзэн бурхан ариун газар нь болж өгнө. 야, 오늘날도 우리가 이 성전의 이 의미는 예배당이 크고 사람이 많이 모이고 그런 것으로 성전이 결정되는 게 아니에요. Тэгээ өнөөдөр ч гэсэн бид нэр энэ талаар бодож үзэх хэрэгтэй. Одоо сүм чуулган гэхээр л заавал нэг юм том сүртэй байшинтай
Тэгээ дотор нь маш олон хүмүүс одоо бужигнаж байдаг. Тийм л байх юм бол сүм чуулган гэж үзэх үзэж болохгүй юм аа. 비록 적은 수가 모였을지라도 그곳에 우리 주님께서 함께 하신다고 하면은 우리 주님을 모신 곳이라고 하면 그곳이 곧 성전인 거예요. 성소인 거예요. Зөвхөн тийм газрыг л одоо эзний бишиж байгаа ариун газар гэж үзэхгүй, тийм том байшинтай олон хүнтэй итгэгчтэй байх юм бол одоо эзний сүм, эзний ариун газар гэж үзэхгүй. Харин хичнээн цөөхөн хүнтэй, хичнээн жижигхэн навсгар байшинтай байсан ч гэсэн эзний цог жавхлан, эзний оршихуй тэнд байж байгаа юм бол тэр нь жинхнээсээ ариун газар юм аа. 마태복음 18장 20절에서는 우리 주님께서 두세 사람이 내 이름으로 모인 곳에는 나도 그들 중에 있느니라 라고 이렇게 말씀하셨어요. Матай номын 18-ын 20 дугаар ишлээс харах юм бол эзэн Есүс хэлэхдээ хоёр буюу гурууллаа миний нэрээр хаан цуглана тэнд би тэдний дунд байна гэж хэлсэн байна. 그리고 고린도전서 3장 16절에서는 우리 한 사람 한 사람을 하나님께서 성령님께서 성전 삼으시고 내 안에 내주에 계신다라고 말씀하십니다. Бас 1-р Коринт номын 3:16-г харах юм бол би та нар хүн болгон өөрсдөө Бурхны сүм бөгөөд Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу гэж хэлсэн. 우리가 성전입니다. 우리가 성소입니다. Тэр бид нар өөрсдөө сүм, бид нар өөрсдөө эзний оршдог ариун газар байх нэ. 우리 자신들을 또 교회를 우상 숭배나 이런 악으로 더럽히지 말아야 돼요. Тийм учраас бид нэр өөрсдийгөө мөн өөрсдийнхөө тэр сүм чуулганыг хуурамч шүтээнүүдээр тэр жигшүүрт юмсаар бузарлаж огт болохгүй. 그리고 이제 17절에서는 포로로 잡혀가서 이방 여러 곳에 흩어져 사는 하나님의 백성들을 다시 모으고 돌아오게 하실 것을 약속하십니다. За цааш нь 17 дугаар ишлэгийг харах юм бол олзлогдоод харийн нутагт цөлөгдсөн тарж бутарсан тэр Израилийн ард түмнийг өөрийнхөө сонгосон ард түмнийг эзэн бурхан буцааж авчрах болно, буцаан сэргээх болно гэдгийг амлаж байна. 그 약속대로 이제 후에 1차로 스룹바벨과 함께 어, 5만여 명이 돌아오죠. За яг энэ амлалтын дагуу Зерубабел тэргүүтээ 50,000 гаруй хүмүүс эхний ээлжинд нутагтаа буцаж ирсэн байгаа. 그 1차 포로 귀환 후에 한 80년 정도 지나고 난 다음에는 에스라 선지자와 함께 한 1,800명이 또 돌아와요. 2차로. 다시 말씀해 주실래요? 한 어떻게 이거? 80년이 1차 귀환 후에 네. 80년이 지난 후 아, 네. 예, 에스라 За 선지자와 түн 함께 Мгм. За эхний ээлжний хүмүүс бол Зерубабел тэргүүтээ 50,000 гаруй хүмүүс одоо нутагтаа буцаж ирсэн байгаа. Түүнээс хойш 80 гаруй жилийн дараа хоёр дахь ээлжний хүмүүс буюу Изра тэргүүтээ хүмүүс нутагтаа буцаж ирсэн. 또 그로부터 한 11년 정도 지나고 나면은 느헤미야 선지자가 또 돌아와요. 귀환해요. За түүний дараа одоо хоёр дахь ээлжний хүмүүс ирсний дараа гурав дахь удаад нь болохоор 11 жилийн дараа Нехемия тэргүүтээ хүмүүс нутагтаа буцаж ирсэн. 이렇게 하나님의 약속은 반드시 그대로 다 실행이 됩니다. Энэ мэдчлэн Бурхны амлалт бол заавал биелэгддэг. 근데 우리가 여기서 하나 의문이 드는 게 뭔가 하면은 하나님께서 다시 돌아오게 하실 것 같으면은 왜 굳이 이스라엘 백성들을 포로로 끌려가게 하셔서 그 여러 나라에서 흩어져서 포로 생활하게 했는가 그런 생각이 들어요. За тэгэхээр бид нар эндээс нэгэн асуулт одоо гарч ирж болох юм. Бурхан нэгэнтэл буцааж авчрах байсан юм бол яагаад заавал тэднийг тэгэж харийн нутаг руу цөллөгт явуулаад олзлуулаад
ингэж тэднийг зовоос юм бэ? 이제 그, Угаасаа л буцааж авчрах байсан юм биш үү гэж ийм асуулт гарч ирж болно. 이제 그 이유를 18절 이하에서 이렇게 증거하고 있습니다. За үүний учрыг 18 дахь ишлээс хойш өгүүлсэн байна. 이스라엘 백성들을 그 포로로 끌려가서 비참한 포로 생활을 하게 하신 이유는 18절에서 증가하는 것처럼 어, 그 모든 악을 제거하시기 위함이에요. Израилийн ард түмнийг тэгж одоо олзлогдож цөллөгдөхөд хүргэсэн тэгж шийтгэх болсон шалтгаал нь 18 дахь эшлэл дээр хэлсэнчлэн тэдний дундаас ой гутам хамаг юмс болон хамаг жигшүүрийг зайлуулахын тулд юм аа. 우상 숭배와 같은 것을 다 버리고 끊게 하시기 위함이에요. Ард түмнийхээ дундаас тэр жигшүүрт шивтэн гэх мэт тэр жигшүүрт ой гутам зүйлсийг зайлуулахын тулд устгаж арилгахын тулд одоо ийм шийтгэлийг оноосон байна. 자신들의 죄를 깨달아 알고 하나님께로 돌이키게 하시기 위함입니다. Мөн түүнчлэн тэр ард түмэн өөрсдийнхөө гим нүглийг ойлгож ухаарад эзэн бурхан руугаа эргэж ирдэг болгохын тулд 그리고 이제 19절에서는 내가 그들에게 한 마음을 주고 그 속에 새 영을 주며 그 몸에서 돌 같은 마음을 제거하고 살처럼 부드러운 마음을 주어. 이렇게 이제 어떻게 회복시키실 것인가, 하나님과의 관계가 어떻게 회복될 것인가를 설명을 하고 있어요. мөн цаашлаад 19 дугаар эшлэлийг харах юм бол би тэдэнд ганц зүрхийг өгч тэдний сүнс дотор шин сүнсийг тавина. 그 속, Махбодоос нь чулуун зүрхийг авч тэдэнд махан зүрхийг өгөх болно гэж хэлсэн байна. Энэ нь бол Бурхан болон Израилийн ард түмний хоорондох харилцаа яаж сэргэх вэ? Бурхан яаж тэр харилцаагаа буцаад сэргээх вэ гэдгийг тайлбарласан байна. 그들에게 한 마음을 준다 했는데 그 마음은 회개하는 마음인 것 같아요. 부드러운 마음. Тэр ганц зүрхийг өгнө гэж Бурхан хэлсэн байна тий. Энэ нь болвол тэр гимшдэг зүрх буюу зөөлөн зүрх сэтгэлийг өгнө гэсэн үг. 그리고 그 속에 새 영을 주신다고 했습니다. 새 영은 곧 성령님이에요. 성령을 부어주실 것을 의미하는 거예요. За мөн тэдний дотор шин сүнсийг тавина гэсэн байна. Энэ шин сүнс гэдэг нь бол ариун сүнсийг хэлж байгаа. Ариун сүнсийг тэдний дотор цутгаж өгнө. 성령의 역사로 이제 그들의 마음이 돌 같은 마음이 제거되고 살처럼 부드러운 마음을 갖게 될 것을 교훈하고 있습니다. За тэгээ цааш нь махбодоос нь чулуун зүрхийг авч тэдэнд махан зүрхээ би өгнө гэсэн байгаа. Энэ нь болохоор нөгөө шин сүнс буюу ариун сүнс тэдний дотор орж ирснээр ариун сүнс ажилласнаар тэдний чулуу мэт хатуу зүрх нь үгүй болж харин махан зүрх мэт тэр зөөлөн зүрх сэтгэлтэй болно гэсэн үг. 돌 같은 마음은 뭐이 굳은 마음이겠죠. 뭐 강팍한 마음, 완악하고 강팍한 그런 마음이에요. Чулуун зүрх гэдэг бол мэдээж одоо тийм хатуу зүрх сэтгэлийг хэлж байгаа. Чулуу шиг тийм хатуурсан тийм зүрх сэтгэлийг хэлж байгаа. 하나님의 말씀이나 하나님의 뜻에 상관없이 오직 자기의 뜻대로 자기 중심의 삶을 사는 그런 마음이 돌 같은 마음인 거예요. Нэг ясанда махан чулуун зүрх гэдэг нь бол тэр бурхны үгийг юусоо сонсдоггүй, сонсоод ч үл тоомсорлдог, сахин биелүүлдэггүй тийм одоо хатуу зүрх сэтгэлийг хэлж байгаа. 살처럼 부드러운 마음은 우리 주님처럼 온유하고 겸손한 마음이에요. Харин махан зүрх гэдэг нь бол зөөлөн зүрх сэтгэл буюу бидний эзний Есүс Христийн зүрх сэтгэл шиг тийм зөөлөн дүлгөөн номхон тийм зүрх сэтгэлийг хэлж байгаа. 예, 하나님의 말씀에 대해서는 어, 죽기까지 순종하시는 그런 마음이죠. Тэгээ Бурхны одоо өгдөг тэр зөөлөн зүрх сэтгэл, махан зүрх сэтгэл гэдэг бол яг л тэр мах шиг, мах чинь зөөлхөн байдагтай адилхан
өөхөх хүртлээр итгэмжтэй байдаг, дуулууртай байдаг. Тийм зүрх сэтгэлийг хэлж байгаа. 또 사람들에 대해서는 한없이 너그러운 따뜻한 그런 마음인 거예요. Мөн а, хүмүүст хандахдаа тэр маш өөжөө дүлгөөн ханддаг тийм зүрх сэтгэлийг хэлж байгаа. 어, 지금 이 시간 함께 하신 우리 모든 동역자님들, 이런 마음을 좀 가졌으면 좋겠어요. Энэ цагт хамт байгаа эзний хамтрагчид маань ч гэсэн ийм махан зүрхтэй, ийм зөөлөн зүрх сэтгэлтэй байгаасай гэж хүсэж байна. 우리가 이 사람들을 대할 때 좀 주님의 마음을 가지고 부드럽고 따뜻하게 겸손한 마음으로 이렇게 대할 때 어떤 복음이 효력 있게 전해지는 것 같아요. Хэрвээ бид нар яг ийм зөөлөн махан зүрх сэтгэлтэй байж хүмүүст харьцахдаа, хүмүүст хамдахдаа ч гэсэн эзний зүрх сэтгэлээр дүлгөөн, зөөлөн, аядуу, тайван, бас даруй хандах юм бол сайн мэдээ аяндаа тэр хүмүүсийн зүрх сэтгэл рүү урсан очих болно. 음, 그런 마음을 하나님께서 주셔서 그 20절에 보면은 내 율례를 따르며 내 규례를 지켜 행하리니 그들은 내 백성이리고 나는 그들의 하나님이 되리라 라고 이렇게 말씀하십니다. За ингэснээр одоо бурхан ингэж одоо өөрийнхөө хүмүүсийн дотор ингэж ажилласнаар тэд миний зарилгуудаар явж тогтоолуудыг минь сахин түүнийг үйлдэх болно гэж 20 дугаар эшлэлдэр бурхан хэлсэн байна. 전에는 그 12절에서 증거하는 것처럼 하나님의 율례와 규례가 아니라 이방인의 규례대로 행했다고 했어요. 우상숭배했어요. Тэгээ урд нь тэр ард түмэн яадаг байсан бэ гэхээр 12 дугаар эшлэлдэр хэлсэнчлэн бурхны зарилгуудаар явдаггүй, тогтоолуудыг нь гүйцэлдүүлдэггүй, харин эргэн тойрныхоо харь үндэстнүүдийн ёс заншлын дагуу үлддэг байсан. 그들이 이방인의 규례를 따라서 우상숭배한 이유는 뭔가 하면은 이방인들이 우상숭배해서 잘 먹고 잘 살으니까 나라가 강하니까 자기들도 우상숭배하면 그렇게 될 줄 알고 그 이방인의 규례를 따라 우상숭배를 한 거거든요. Тэгэхээр яагаад тэд нэр эргэн тойрныхоо харь үндэстнүүдийн ёс заншлын дагуу үйлддэг байсан юм бэ? Яагаад тэдний тэр шүтээнүүдийг шүтдэг болсон юм бэ гэхээр тэр харь үндэстнүүдийг хараад байхаар тэд нэр тэр шүтээндээ мөргөө тэр шүтээнээ шүтээд байхлаар илүү одоо өөрсдөөс нь илүү хүчрхэг, илүү сайн сайхан амьдраад байгаа юм шиг харагдаад байсан. Тийм учраас бид нар ч гэсэн энэ шүтээнийг нь шүтээд эднэртэй адилхан хүчрхэг болъё, эднэртэй адилхан сайн сайхан амьдрий гэж тэд нар бодсон байгаа юм. 그러나 이제 나라가 패망하고 포로로 잡혀가고 그 포로의 생활을 통해서 그 비참한 생활을 통해서 자신들의 죄를 깨달아 하는 거예요. Харин одоо улс орн нь мөхөөд өөрсдөө олзлогдоод харийн нутагт цөллөгдөөд байж байхдаа тэд нар өөрсдийнхөө тэр гим нүглийг ойлгож ухаарсан байна. 하나님께로 돌이켜서 이제 전적으로 하나님만 의지하는 하나님의 말씀만 믿고 따르는 그런 삶을 살게 되는 거예요. Тэгээд тэгж одоо хизээ хон тэ цөллөгт явсныхаа дараа тэр цөллөгт байх үедээ л тэд нар энэ бүхнийг ойлгоод гимнүглээ ухаарад гимшээд тэгээд тэр цагаас эхлээд зөвхөн эзэн бурхандаа итгэж найддаг зөвхөн эзэн бурханыхаа үгийг сахин биелүүлж дуулууртай дагдаг хүмүүс болсон байгаа. 이제 하나님과의 관계가 완전히 회복된 거예요. Өөрөлдвөл бурхантай харилцах харилцаа нь бүрэн дүүрэн сэргсэн гэсэн үг. 그래서 하나님께서는 그들은 내 백성이고 나는 그들의 하나님이 되리라 라고 이렇게 말씀하셔요. Тиймээс бурхан юу гэж хэлсэн хэрэг тэд миний ард түмэн болж би тэдний ард бурхан болно гэж хэлсэн байна. 하나님께서 우리에게 환란을 주시는 목적은 바로 그거예요. 그 환란을 통해서 우리로 하여금 죄를 깨닫고
하나님께 돌이켜서 하나님과의 관계를 회복해 하시기 위함이요. Тэгэхээр ерөөсөө бурхан бидэнд ингэж заримдаа зовлон бэрхшээлийг зөвшөөрдгийн учир үүнд л оршиж байгаа. Тэр зовлон бэрхшээлээр дамжуулаад бид нэр өөрсдийнхөө гэм нүглийг ухаарад эзэн бурхан руугаа эргэж очино. Тэгснээрээ бурхан ба бидний хоорондын харилцаа буцаад бүрэн сэргийх. Энэ нь л ерөөсөө тэр зовлонг бидэнд өгж байгаа гол утга учир юм аа. 우리는 하나님의 백성들로서 우리가 어떤 고난을 당하고 어려움을 당하면은 이것을 먼저 생각을 해봐야 되는 것 같아요. Тэгэхээр нэгэнт бид нэр бурхны ард түмэн болсон учраас бурхны ард түмний ёсоор бидэнд зовлон тохиолдох үед хамгийн түрүүнд үүнийг бодох хэрэгтэй. 하나님께서 나를 사랑하셔서 나로 하나님께로 돌이키게 하기 위해서 하나님과의 관계를 회복하게 하시기 위해서 그런 고난 주시는 줄로 믿고 이거 잘 고난을 이겨냈으면 좋겠어요. Бурхан надад хайртай учраас бурхан надад энэ зовлон өгч байгаа. Тэгээд энэ зовлонгоор дамжуулан би гэм нүглээ гэмшиж эзэн бурхан руугаа эргэж очихын тулд бурхан энэ зовлонг надад өгсөн гэж ингэж бодож тэгээд аль болох хурдан гэм нүглээ гэмшээд аль болох хурдан эзэн бурхан руугаа эргэх ёстой маа. 그리고 21절에서는 그러나 미운 것과 가증하는 것을 마음에 따르는 자는 내가 그 행위대로 그 머리에 갚으리라. 주 여호와의 말이니라. 라고 이렇게 증거합니다. 21 дээр нь харин ой гутам жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн замналыг нь би толгой дээр нь буцааж буулгана гэж эзэн бурхан тунхаглаж байна. 나라가 패망하고 포로로 끌려가는 그 비참한 포로 생활을 통해서도 자신들을 돌아보지 못하고 깨닫지 못한다면은 하나님께로 돌이키지 못한다면은 그들은 망한다라는 거예요, 그냥. 하나님께서 Нэ- 심판하시겠다는. Улс орн нь мөхчхөөд байхад ард түмэн нь олцлогдоод зарим нь тэр цөллөгт очоод зовж зүдэрч байгааг мэдсээр байж харсаар байж гэм нүглээ гэмшгүй болвол эзэн бурхан руугаа эргэхгүй хэвээр байх юм бол одоо тийм хүмүүсийг бол бурхан аа, тэр өөрсдийнх нь гэм нүглийг толгой дээр нь буцааж болгоно. Тэр чигт нь орхих болно, хаях болно гэж хэлж байна. 그리고 이제 22절부터 25절까지는 이스라엘의 하나님의 영광이 예루살렘 성전을 떠나는 내용, 앞에서 말씀드렸던 대로 이렇게 떠나는 내용이 증거되고 있습니다. За цааш нь 22-оос 25 дугаар ишлэлийг харах юм бол бурхан урьдчилан хэлсэн шиг бурханы цог жавхлан Иерусалимаас бүр мөсөн явж байгаа тухай үзэгдлээ. 지금까지의 내용은 바로 하나님께서 환상을 통해서 에스겔을 예루살렘으로 옮기셔서 보여주신 내용들이에요. За энэ хүртэл бид нарын одоо үзсэн сэдв агуулга бол бурхан Эзекиэлийг үзэгдэл дунд Иерусалимд аваачаад тэгээд өөрөөх нь одоо тэр хотод тэр ариун газарт юу болж байгааг мөн эзэн бурхан тэр Иерусалимыг орхин одож байгааг харуулсан үзэгдэл байна. 이제 다시 에스겔을 바벨론 포로지로 돌아오게 하는 환상에서 깨어나게 하는 그런 내용이 증거되고 있습니다. За тэгээ энэ бүхний эцэст бурхан буцаагаад Эзекиэлийг тэр Бабилон руу буюу тэр цөллөгт нь буцааж аваачж байгаа тухай гарч байна. 그리고 25절에 보면은 어, 사로잡힌 자에게 포로로 잡혀온 자들에게 하나님께서 자기에게 에스겔에게 보인 것을 다 말을 했다고 했어요. 다 전했다고 했습니다. Тэгээ 25 дахь эшлэгийг харах юм бол дараа нь эзний надад үзүүлсэн бүгдийг би цөлөгдөгсдөд өгүүлвэ. Тэгээ Израиль Эзекиэлийг буцаагаад тэр цөллөгт нь буюу Вавилонд аваачсан. Тэгээд тэр үзсэн бүх үзэгдлээ Эзекиэл цөллөгт байсан хүмүүст өгүүлсэн, ярьсан гэж байна.
그 에스겔이 본 환상을 듣고 앞에 있는 장로들이나 또 포로로 잡혀온 백성들이 깨닫고 하나님께로 돌이키면 좋겠는데 그렇질 않아요. За тэгээд энэ үзэгдлээр одоо тэр Иерусалим руу аваачхаас өмнө тэр нөгөө цөллөгт байсан хүмүүсийн дундаас ахмадууд тийм ээ хурч ирээд юу Эзекелийн өмнө суусаа гэж гарсан шүү дээ тийм ээ. Тэгээ нөгөө ахмадууд ирээд одоо энэ Иерусалимд юу болж байна? Энэ бурхан одоо юу хийж байна гэд ингээд Эзекелээс асуусан байгаа. Тэгэхэд бурхан Эзекелийг тэр Иерусалимд аваачаад энэ бүхнийг үзүүлсэн байгаа тийм ээ. Тэгээ одоо буцаагаад нөгөө үзэгдлээс одоо буцаж ирээд тэгээд нөгөө цөлөгдөхсдээр хурж ирээд энэ бүхнийг өгүүлсэн. Тэгэд Искелийн одоо өгүүлсэн ярьсан болгоныг нь тэр ахмадууд сонсоод цаашлаад тэр цөллөгт байгаа израилчууд сонсоод үнэхээр гим нүглээ гимшээд эзэн бурхан руугаа эргэсэн бол уул нь сайн байхсан. Гэтэл тэгээгүй. 듣지 않기 때문에 또 이제 하나님께서는 에스겔 선자를 통해서 비유적 행동으로 앞으로 예루살렘이 어떻게 될 것인가를 12장에서 이제 보여주셔요. Тэгээ тэд нэр одоо тэр үгэнд нь итгээгүй, сонсоогүй учраас 12 дугаар бүлэг дээр бурхан дахиад л нөгөө Эзекиэлээр дамжуулаад Эзекиэлээр тэр бэлэгдлийн тэр үйлдэлүүдийг хийлгэж цаашдаа Иерусалимд юу тохиолдох вэ? Иерусалимыг бурхан яах вэ гэдгийг тэр бэлэгдлийн үйл дүрслэлээр дамжуулан харуулсан байна. 이제 12장은 에스겔이 환상에서 깨어나서 바벨론 포로지로 돌아와서 이스라엘 백성들에게 전하는 첫 번째 메시지예요. За 12 дугаар бүлэг болохоор Эзекиэл тэр үзэгдлээс одоо сэрээд тэгээд эргээд одоо нөгөө Бабилонд байгаа цөлөгдөхсдэр ирээд тэгээд анх удаа одоо дамжуулж байгаа мессеж үг юм аа. Дамжуулж байгаа эхний үг юм аа. 1절, 2절, 12장 1절, 2절에 보면은 여호와의 말씀이 에스겔에게 임했다라고 그래요. За нэгдүгээр ишлэлийг харах юм бол эзний үг надад ирж гэсэн байна те. Эзекиэлд иржээ. 뭐라고 말씀하시는가 하면 인자야, 네가 반역하는 족속 중에 거주하는도다라고 해요. За тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр 2 дугаар ишлэлдэр хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. 지금 에스겔이 포로로 잡혀와서 같이 포로로 끌려온 이스라엘 백성들과 함께 거하고 있는데 그 끌려온 이스라엘 백성들을 가리켜서 하나님께서는 반역하는 족속이라라고 이렇게 말씀하셔요. Тэгэхээр одоо бол Эзекиэл үзэгдлээсээ буцаад ирчихсэн тийм ээ нөгөө Бабилонд байгаа цөлөгдөхсдэр тэднэрээ цөлөгдөхсдийн дунд байгаа шүү дээ. Тэгээд тэр цөлөгдөхсдийг бурхан юу гэж хэлсэн байна гэхээр тэрслүү гэрийнхэн гэж хэлсэн. 왜 그들을 반역하는 족속이라고 말씀하시는가 하면은 눈이 있어도 보지 아니하고 들을 귀가 있어도 듣지 않기 때문이라는 거예요. Бурхан яагаад тэднийг тэрслүү гэр гэж хэлсэн бэ гэхээр тэд нар харах нүдтэй боловч эс харж сонсох чихтэй боловч эс сонсдог. 지금 이 말씀은 그들의 영적 상태가 눈이 있어도 보지 못하고 귀가 있어도 듣지 못하는 그런 무감각한 상태라는 거예요. Яагаад вэ гэхээр тэд нар сүнсний хувьд сүнсний харах нүдтэй ч гэсэн сүнсний хувьд тэдний байгаа байдал нь яг ийм гэсэн үг. Харах нүдтэй боловч хардаггүй, сонсох чихтэй боловч сонсдоггүй. 눈이 있어도 보지 못하고 귀가 있어도 듣지 못하는 게 뭐가 있죠? 뭐가 귀가 있어도 듣지 못하고 눈이 있어도 보지 못해요? Тэгвэл юу ийм байдаг юм бэ? Харах нүдтэй хэрнээ хардаггүй, сонсох чихтэй хэрнээ сонсдоггүй зүйл юу вэ? Юу одоо ийм байдаг юм бэ? 사람의 손으로 깎아 만든 우상 덩어리가 눈은 있어도 못 보고 귀가 있어도 듣지 못하거든요.
За хиймэл шүтээнүүд шүү дээ, тийм ээ. Хүний гараар бүтээгдсэн, хүний урлаж хийсэн шүтээнүүд л юм байдаг. Бид нэр харахад ингээд тэр шүтээнүүд, тэр одоо шавар баримлууд, тэр хүрэг зургууд бол харахад нүдтэй, тэгээд чихтэй байж идэг, тийм ээ. Тэгсэн хэрнээ тэд нар хардаггүй, сонсдоггүй. 포로로 잡혀온 이스라엘 백성들이 그동안에 계속 하나님을 거역하고 불순종하는 마음이 굳어진 상태에 있었거든요. Энэ олцлогдоод ирчихсэн энэ цөллөгт байгаа Израилийн ард түмэн бол урд нь яг л тийм байсан. Ерөөсөө тэд нэр эзэн бурхнаа сонсдогчгүй, эзэн бурхныхаа өмнө гэм нүглээ гимшдэгчгүй, харах нүдтэй хэрнээ хардаггүй, сонсох чихдэрнээ сонсдоггүй байсан. 이게 마음이 굳어져 있어서 지금 포로로 잡혀가서 포로 생활을 하면서도 자신들의 죄를 깨닫지를 못하는 거예요. 하나님의 말씀을 알아듣지를 못하는 거예요. 들으려고 안 해요. Тэгээд бурхан бас хэлсэн тийм ээ тэд нэр хатуу чулуун зүрхтэй байсан гэж. Ерөөсө бурханы үгийг сонсоод ч ойлгодгүй, сонсоод ч одоо юу цансхийг ч хүсдэггүй тийм хатуу чулуун зүрхтэй байсан гэж байгаа. Тэгэхээр нэгэнт тийм чулуун зүрхтэй учраас тэд нэр тэр цөллөгт ирсэн хойноч гэсэн бурханы үгийг сонсоод ойлгодгүй, сонсхийг ч хүсдэггүй хэвээрээ байсан. 하나님의 말씀이나 하나님의 뜻, 하나님의 일에 대해서는 그냥 무감각한 것 같아요. Нэг ёсондоо ерөөсө бурхны үг, бурхны хүсэл таалал, бурхны тэр төлөвлөгөөний талаар ерөөсө мэдрэмжгүй болчихсон. 여전히 이 하나님을 거역하는 길로 가고 있는 거죠. Тэгэл урдынх шигээ бурханд тэрсэлдэг тэр замаараа л тэр тэрслүү замаараа л явж исэн гэсэн үг. 하나님과 같은 그런 거짓 선자들의 말에 미혹되어서 헛된 그 소망을 거기에 취해서 그 길로 가고 있는 거예요. Хананиа митийн тэр хуурамч иш үзүүлэгчдийн үгэнд илүү итгэж найдаад тэгээ хоосон найдвар тэгэл одоо тэр буруу замаар тэрслүү замаараа л явсан хിവэрэ байсан. 그래서 하나님께서는 그 이스라엘 백성들, 포로로 잡혀온 이스라엘 백성들을 반역하는 족속이라고 이렇게 말씀하셔요. Тийм учраас бурхан тэр цөллөгт байгаа олзлогдож ирсэн Израильчуудыг тэрслүү гэр гэж хэлсэн байна. 이제 그리고 그들을 깨우쳐 주시기 위해서 에스겔의 비유적 행동으로 앞으로 있을 심판을 보여주십니다. Тийм учраас тэднийг ухааруулахын тулд, сэрэхийн тулд Эскелээр дамжуулан Эскелээр тэр бэлэгдлийн үйлдэлүүдийг хийлгэж, дүрслэлүүдийг хийлгэж тэгээд цаашид Иерусалимд юу тохиолдох вэ гэдгийг тэдэнд харуулсан байгаа. 여기까지 공부하고 좀 쉬었다가 이어서 12장을 마저 다 하도록 하겠습니다. За бүгдээрээ одоо төр завсарлаад цааш нь үргэлжлүүлцгээе. 이제 12장 3절부터 이어서 공부하도록 하겠습니다. За 12 дугаар бүлгийн 3 дугаар эшлэлээс цааш явъя. 먼저 이제 3절부터 7절까지는 뭐 자세히 설명드리지 않고요. 어, 이 말씀들은 에스겔에게 이 뭐라고 해야 되나요? 비유적으로 이렇게 행동을 보여주는 거예요. 에스겔을 통해서 하나님께서. 7 дугаар эшлэл хүртэл зөвл нэг тийм онцгойлон тайлбарлах зүйл байхгүй. Яг гэвэл бурхан одоо Эскелийг одоо ийм дүрслэл үйлдэлийг хий гэж хэлж байгаа хэсэг байна. 우리가 앞에 4장에서 5장에도 보면 5가지의 상징적인 행동을 이렇게 보여준 적이 있었죠. За өмнө нь 4 5 дугаар бүлэг дээр бурхан
янз бүрийн тийм нэг бэлтгэлийн чанартай үйлдэлийг SQL-ээр хийх гэсэн байгаа тийм ээ. 그와 같이 에스겔을 통해서 비유적 행동으로 앞으로 될 일을 보여주시는 겁니다. Яг түүнтэй адилхан энд ч гэсэн SQL-ээр дахин тийм бэлтгэлийн үйлдэлийг хийлгэж тэгээд цаашдаа одоо Иерусалимд юу болох вэ гэдгийг тэр дүрслэлээр тэр үйлдэлээр дамжуулан илэрхийлсэн байна. 3절에서 7절까지는 에스겔이 포로로 잡혀가는 것처럼 짐을 꾸리고 준비하고 사람들이 보는 앞에서 끌려가는 것처럼 이렇게 하라는 거예요. За тэгээд 3-аас 7 дугаар ишлэлийг харах юм бол ямар үйлдэлийг хий гэж бурхан хэлсэн бэ гэхээр Эсгэл яг л нөгөө цөллөгдөөд явж байгаа мэт, олзлогдоод явж байгаа мэт ачаа бэлдээд тэгээд тэр одоо тэрэг ингээд түрээд, чирээд ч гэдэг юм ачаагаа ингээд аа, аваад тэгээд явж байгаа мэтэр ачаага мөрөндөө үрээд харанхуугаар одоо яваа гэж хэлсэн байна. 그래서 그 7절에 에스겔이 하나님의 말씀에 순종해서 그대로 하나님이 명령하신 대로 그대로 행하는 거예요. Тэгээд 7 дугаар ишлэгийг харах юм бол яг бурхны тушаасан ёсоор Эзекиэл хийсэн гэж байна. 그리고 이제 8절에서 16절까지는 지금까지 에스겔이 보여줬던 행동들을 설명해 주는 거예요. За түүний дараа 8-аас 16 дугаар ишлэл дээр болохоор тэр нөгөө Эзекиэлийн хийсэн тэр үйлдэлүүдийг бурхан тайлбарлаж өгсөн байна. 어, 그 8절에 보면은 이튿날 아침에 여호와께서 어, 에스겔에게 이제 말씀하십니다. 8 дугаар ишлэгийг харах юм бол өглөө нь эзний үг надад ирсэн гэж байна. Тэгэхээр тэр одоо үйлдэлийг хийсний маргааш өглөө нь эзэн 뭐라고 Эзекиэл дээр 말씀하시는가 хурж 하면은 ирээд хэлсэн. 뭐라고 말씀하시는가 하면은 이스라엘 족속이 너에게 무엇을 하느냐고 묻지 않더냐 하고 이렇게 하나님께서 에스겔에게 물어보시는 거야. За Эзекиэл дээр хурж ирээд эзэн юу гэсэн бэ гэхээр хүний хүү тэрслүү гэр болох Израилийн гэр чамд чи юг үлдэж байна гэж хэлээгүй юу гэж асуусан байна. 뭐 하나님의 뜻을 알기 위해서 물어보는 게 아니라 아마도 호기심에서라도 뭔가 물어보지 않더냐 하고 이렇게 하나님께서 에스겔에게 물어보시는 거죠. Тэгэхээр чи юуг үлдэж байна гэж бид нар асуухгүй байна уу гэж бурхан Эзекиэлээс асуусан байна тийм ээ. Гэхдээ одоо бурханы үгийг бурханы тэр хүслийг мэдхийн тулд чи юу хийгээд байгаа юм бэ? Чи юу үлдээд байгаа юм бэ гэж асуусан биш харин сонирхсондоо энэ одоо юу хийгээд байгаа юм болоо гэсэн байдалтайгаар асуухгүй байна уу гэж бурхан асууж байгаа. 그 묻는 자들에게 그 행동에 대한 하나님의 뜻이 무엇인지를 알려주라고 말씀하셔요. Тэгээд тэгж асуусан хүмүүст бурхны хүслийг чи одоо тайлбарлаж хэлээ гэсэн байна. 그 10절에서 뭐라고 말씀하시는 건 곧 에스겔이 보여준 행동은 예루살렘 왕과 이스라엘 족속에 대한 묵시다라고 이렇게 말하라는 거예요. За тэгээд эзэн одоо тэдэнд ингэж хэлээ гэж Эзекиэлд зааж өгсөн байна. Энэ зөв нь өөрөлдвөл энэ үйлдэлүүд нь бол Иерусалим дахь ноён хийгээд тэнд буй Израилийн хамаг гэрт хамаатай гэж хэлээ. 곧 앞으로 이스라엘 왕과 이스라엘 족속들에게 어, 있을 일들을 비유적으로 보여준 것이라는 거죠. Өөрөлдвөл одоо тэгээ Иерусалимд байгаа ноён гэдэг нь бол одоо Иерусалимд байгаа хаан гэсэн үг шүү дээ. Одоо тэр цөллөгт байх хугацаанд нь Иерусалимд хаанчилж байсан тэр хаан болон бас тэр Иерусалимд байгаа тэр олзлогдоог үйлдсэн Израильчуудад юу тохиолдох вэ гэдгийг энэ үйлдэлээрээ чи харуула тайлбарлаж өгөө. 에스겔이 보여준 행동은 포로로 잡혀가는 것이었거든요.
Тэгэхээр Эсгэл ямар үйлдэлийг хийсэн бэ гэхээр яг л нөгөө өдрөөр ачаагаа цэвэрлэгийн ачаа мэт гаргаад үдэш нь би гараараа ханыг нүхэлж харанхуйд тэднийг харсаар байхад нь ачаагаа мөрөн дээрээ үүрэн гарч явлаа гэж 7 дээр хэлсэн байгаа тийм ээ. 7 дугаар эшлэл дээр. Тэгэхээр нэгэсэндээ одоо тэр цэвэрлэгт олзлогдоод явж байгаа мэт өөрийнхөө одоо ойр зургийн ачаагаа хам хум ачиж аваад тэгээд харанхуй шөнөөр үрээд явсан байгаа. Тэгээ энэ үйлдэлийг хэлж байна. 에스겔이 포로로 잡혀가는 것처럼 보여줬는데 그대로 이스라엘 왕과 이스라엘 족속들이 포로로 잡혀간다라는 거야. Тэгэхээр энэ бүхэн энэ Эсгэл дээр яг л цөллөгт явж байгаа мэт олцлогдоод явж байгаа мэт тэр үйлдэлийг үзүүлсэн нь цаашдаа удахгүй Иерусалим дахь ноёд хийгээд Иерусалимд байгаа тэр хаад ноёд болон тэнд байгаа Израилийн үлдгэсэд хамаг гэр Израилийн хамаг гэр гэдэг нь Израильд үлдсэн байгаа бүх хүмүүс яг ингэж олцлогдох болно гэсэн үг. 에스겔이 보여준 대로 그 12절에서는 유다 왕 시드기야와 그 가족들이 또 그 부하들이 밤 어두울 때에 몰래 예루살렘 성을 빠져나가는 거야. Тэгээд яг үүнд ингэж Израилийн үзүүлсэн шиг үйлдэж үзүүлсэнтэй адилхан 12 дугаар эшлэл дээрс харах юм бол Зидкия хаан өөрөлдвөл одоо тэгээ тухайн үед Иерусалим тааланчилж байсан Зидкия хаан болон бусад ноёд бас Израилээс үлдгэсэд харанхуй шөнөөр тиймхүү гарч явсан байгаа. Олзлогдоод гарч явсан байгаа. 예루살렘을 포위한 바벨론 군대의 감시를 피해서 성 밖으로 몰래 탈출을 시도하는 거거든요. Тэгтээ бол тэд нар тэгж гарч явахдаа бол уул нь тэр нөгөө Иерусалимыг бүсэлсэн байсан Бабилоны цэргүүдээс одоо нуугдаж зүхтааж гарах гэж одоо оролдсон. 근데 그 모습이 얼마나 비참한지 그것을 뭐라고 표현했는가 하면 어, 눈을 눈으로 땅을 보지 않고 또 자기 얼굴을 가리며 이렇게 나갔다라고 그래요. Тэгэд тэдний одоо тэр шөнөөр одоо нуугдаж оргон зүхтаах гэсэн тэр орлого нь ямар одоо өрөвдөлтөй ямар тийм арчаагүй харагдаж байсан бэ гэхээр 12 дугаар эшлэл дээр хэлсэн байгаа. Тэдний дунд буй ноён нь харанхуйд ачаага мөрөндөө үүрэн гарч явнаа. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр нүдэрээ газрыг харж чадахгүй гэж байна. Ийм байдалтайгаар тэд нэр орохыг оролдсон байна. 죄로 인한 이 수치를 당하는 걸 말하는 거거든요. Энэ одоо нүрээ бүтээгээд харанхуй шөнөөр нүх гаргаад тэгээд нүдэрээ газрыг харж чадахгүй байдалтай явна гэдэг нь тэр гим нүглээс болоод үнэхээр одоо тэр ичгүүр гутамшгийг амсах болно гэсэн утгатай. 이 죄의 결과로 예루살렘이 그런 어려움을 당하는 건데요. 죄의 결과는 그렇게 수치스럽다. 얼굴도 들지 못하고 가려야 되는 그런 수치스러운 결과를 가져오게 된다는 거예요. Гим нүглийн улмаас Иерусалимд бол ийм гай зовлон учирч байгаа хэрэг шүү дээ. Тэгээд гим нүгэл гэдэг бол үнэхээр ийм ичгүүртэй, гутамшигтай зүйл байдаг. Нүрээ бүтээгээд тэ амтэн хүнээс нуугдаад одоо толгоогооч дээш нь цэг өргөж явж чадахгүй болтлоо. Тийм гутамшигтай, ичгүүртэй зүйл бол гим нүгэл байдаг. 이와 비슷한 어떤 그런 장면이 또 다른 성경에 보면은 사무엘하 15장 30절, 사무엘하 15장 30절 거기에 보면은 다윗이 압살롬이 반역했을 때 그 예루살렘 성을 빠져나갈 때 이와 비슷한 모습으로 가요. Үүнтэй төстэй одоо нэгэн дүр зураг бас урд нь ч гэсэн тохиолдож байсан. Энэ нь болохоор Давид хаан
Абсалогийн бослогын үеэр тэр Иерусалимаас зугтаж гарах үедээ яг иймэрхүү байдалтай гутамшигтайгаар гарч явж байсан. 다윗이 예루살렘 성에서 나와서 그의 머리를 가리고 맨발로 울며 갔다고 했어요. 2 дугаар Самуэль 15-ын 30-ыг харах юм бол Давид чидүүн өксүүрөөд мацхдаа уйлан толгоогоо бүтээж хөл нүцгэн явв. Мөн түүнтэй хамтаасаа хамаг ард олон толгоогоо бүтээж уйлан явв гэсэн юм. 예, 압살롬의 반역은 이미 나단 선지자를 통해서 예언된 거거든요. Тэгээ 아, Авсал 다윗이 다윗이 밧세바를 범했을 때, 이- Тэгэхээр энэ Абсаломын бослого бол Натан иш үзүүлэгчээр дамжуулан аль хэдийн одоо тунхаглагдсан байсан. Тэгээ хизээ вэ гэхээр Давид Батшебада завхаарсны дараа Натан иш үзүүлэгч хурч ирээд түүнд иш үзүүлж хэлсэн байдаг. 그 죄의 결과가 얼마나 수치스러운가를 보여주는 거죠. Энийг ясандаа гим нүглийн үр дагавар нь ямар одоо гутамшигтай, ичгүүртэй зүйл байд юм бэ гэдгийг үгээр илэрхийлсэн байна. 또 수치로 그치는 게 아니라 13절에 보면은 하나님께서는 내 그물을 그 위에 치고 내 올무에 걸리게 하여 그를 끌고 갈대아 땅 바벨론에 이르리니 그가 거기에서 죽으려니와 그 땅을 보지 못하리라 라고 말씀하셔요. За тэгээд зөвхөн одоо энэ ичгүүр гутамшиг болоод зогсох биш. Энэ гэм нүглийн үр дагавар нь зүгээр л одоо ичиж зовоод гутамшиг болж одоо элэг дог болоод зогсох биш. Цааш нь 13 дугаар ишлэгийг харах юм бол Эсгэл 12-ийн 13-ыг харах юм бол би бас түүний дээр тороо хайж тэрээр урхинд минь орноо. Тэгээд би түүнийг халдейчүүдийн нутаг дахь Вавилонд аваачна. тэрээр тэнд өөхөх бөгөөд тэр газрыг үзэхгүй гэж хэлсэн байна. 실제로 그 열왕기하 25장 4절에서 7절에 보면은 이 말씀이 그대로 실현되는 거예요. За тэгээ энэ үг бол үнэхээр биелэгцэн түүхэн бэлэл болсон 2 дугаар хаад намын 15-ийн 4-7 дээр харах юм бол 시드기야가 예루살렘 성읍을 탈출을 시도하지만 여리고 평지에서 바벨론 군사들에게 잡힙니다. 열왕기하 15장 25장 아 25장 4절에서 7절. 2 дугаар хаад 25-ийн 4-7 юм байна шүү. Би сая 15 гэд хэлсэн байна. 2 дугаар хаад 25-ийн 4-7 одоо үнэхээр одоо түүхэнд энэ бүхэн болсон. 3-аас нь эхлээд харах юм бол 4-р сарын 9-нд хотод үлсгэлэн ширүүлсч тэр нутгийн ард түмэн хоол өнсгөө олжээ. Хотын хан цөмөрч хотыг халдайчуд хүрээсэн байсан боловч хаан бүх цэргийнхээ хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн 2 хамны хоорондох хаалганы замаар дамжин шөнөн зүхтааж Арабагийн зүг явжээ. Гэвч халдайчуудын цэргүүд хааныг мөшгөн хөөж Ерихогийн талд түүнийг гүйцэж барьсан бөгөөд бүх цэрэг нь түүнийг орхин бутрав. Тэгээд тэд хааныг олзлоод Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял онов. Тэд Зедкиягийн хүүхдийг нүднийх нь өмнө алав. Дараа нь Зедкиягийн нүдийг ухаж хаяад түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлөн Вавилонд авчирчээ. 하나님께서는 에스겔을 통해서 5년 후에 있을 일을 비유적 행동으로 미리 보여주신 거예요. Тэгэхээр бурхан Эсгэлээр дамжуулан 5 жилийн дараа болох үйл явдлыг Эсгэлийн тэр үйлдэлээр дамжуулан урьдчилж мэдэгдсэн байна. 그리고 그대로 다 이루어진 거예요. За тэгээд 5 жилийн дараа энэ бүхэн яг л одоо Эсгэлийн хэлснээр болсон байна. 14절에 보면은 또 그 호위하는 자와 부대들을 다 사방으로 흩고 또 그 뒤를 따라 칼을 빼리라 라고 이렇게 얘기했어요. 14 дэх эшлэлдэр Эсгэл 12:14 түүнийг хүрээлэгч бүгдийг туслагчд ба цэргүүдийг нь би зөв бүрд тарах болно. Би араас нь элдийг суглах болно. 시드기야가 애국과 같은 그런 나라들과 동맹을 이루고 그 군사력을 의지하고 그랬는데요. 그래봤자 소용없다라는 거예요.
하나님이 치시는 거거든요. Сэтгэхийн хаан одоо өөрийгөө аврах Иерусалимыг хамгаалах оролдлогоодыг хийсэн Египт гэх мэтчлэн улс орн руу одоо тусламж гуйсан байгаа. Тэдний цэрэг айрамд одоо итгэж найдаж байсан. Гэвч тэр бүхэн ерөөсөө тус болоогүй. 하나님께서 바벨론을 몽둥이로 들어서 치시는 거기 때문에 싸워서 이길 수가 없어요. Бурхан нэгэнт өөрөө одоо тэр одоо илдээ суглаад Иерусалимыг өөрийнхөө ард түмнийг шийтгэж байгаа учраас энэ ертөнцийн энэ дэлхийн ямар ч хүчирхэг бүрэн ямар ч хүчирхэг холбоотон байгаад ямар ч нэмэргүй. 15절에서 증가하는 것처럼 반드시 패할 수밖에 없습니다. 15 дугаар ишлэлдэр 15절 네. 15 дугаар ишлэлдэр хэлсэнчлэн тэр хүчирхэг уус үндэстнүүд холбоотнууд нь тэртээ тэргүй ялагдах болно. 나라가 패망하고 포로가 되어서 이방 나라에 다 흩어지게 될 수밖에 없어요. 15 дээр хэлсэнчлэн тийхүү би тэднийг үндэстнүүдийн дунд тарааж улсуудын дунд түгээх үед тэд намайг эзэн гэдгийг мэдэх болноо. 그제서야 그들이 하나님의 말씀대로 다 이루어지는 것을 깨닫게 된다는 거야. Тэр үед л тэд нар одоо хизээ хойно энэ бүхэн бол эзэн бурхны хэлснээр айлдснаар болж байгаа юм байна гэдгийг ойлгож ухаарах болноо. 16절에서는 그러나 그 중에 몇 사람을 남겨두시겠다라고 말씀하셔요. За цааш нь 16-г харах юм бол тэгсэн ч гэсэн би тэдний дунд бас цөөхөн хүнийг хэлтрүүлж үлдээнэ гэсэн. 어, 그들이 이르는 그 땅, 이방 가운데서 자신들의 모든 가증한 일을 자백하게 하실 것을 말씀하십니다. Яагаад тэр цөөхөн хүнийг тэр илт өлсгөлэн тахал гэх мэт тэр шийтгэлүүдээс хэлтрүүлж үлдээж байгаа юм бэ гэхээр тэд нэр цаашдаа одоо амьд явж тэгээд очиж амьдрах дунд нь очиж амьдрах үндэстнүүдийнхээ дунд өөрсдийнхөө хамаг жигшүүрийг ярихын тулд юм аа. Тэднэрээр одоо тэр гэм нүгэл хамаг жигшүүрийг нь яриулахын тулд бурхан зориуд тэр хүмүүсийг үлдээнэ гэж байна. 여기서도 이제 남은 자들에 대해서 말씀하시는 겁니다. Тэгэхээр энд ч гэсэн нөгөө үлдгэсэд гэж ойлголт гарч ирж байна тийм ээ. 나라가 패망하고 포로로 끌려가서 포로 생활하는 그 환란을 통해서 자신들의 죄를 깨닫고 하나님께로 돌이킨다라는 거예요. Тэгэхээр энэ үлдгэсэд гэдэг ойлголт бол хичнээн одоо улс орн нь мөхөж сүрсэн тэгээ арт түмэн нь хайрд олзлогдож явсан ч гэсэн энэ үлдгэсэд гэдэг нь бол тэр бүх зовлон гай гамшигын дараа гай гамшигаар дамжуулан гэм нүглээ ойлгож ухаарад эзэн бурхан руугаа эргэж эргэсдийг хэлдэг байгаа. Үлдгэсэд гэдэг нь. 하나님께서 하나님의 구원 역사를 이루어 가시기 위해서 하나님의 주권적 의지로 그들을 보호하시고 지키시는 거예요. Өөрөөр хэлбэл бурхан өөрийнхөө авралын ажлыг цаашид үргэлжлүүлэхийн тулд өөрийнхөө одоо бүрэн тэр хүсэл зоригоороо энэ цөөхөн хүмүүсийг заавал үлдээдэг. 남은 자들의 공통점은 뭐냐면은 자신들의 죄를 깨달아 알고 하나님 앞에 고백하고 용서를 구하고 전적으로 하나님만 의지하는 겁니다. Тэгэхээр энэ үлдгэсдийн нийтлэг шинжин нийтлэг чанар нь юу байдаг вэ гэхээр өөрсдийнхөө одоо хийсэн гэм нүглийг бүрэн дүүрэн улааж гимшиж эзэн бурханыхаа өмнө чин сэтгэлээсээ гимшиж тэгээд зөвхөн эзэн бурхандаа итгэж найдагсад байдаг юм аа. 그 대표적인 인물을 뭐 지금까지 계속 말씀드렸지만 다니엘이거든요. За тийм хүмүүсийн гол төлөөлөл гэх юм бол бид нэр олон удаа жишээ авч байгаа Даниэл байна. 다니엘서 9장에 보면은 예레미야 선지자가 말한 70년이 찼을 때
다니엘 선자가 자신들과 자신들의 조상들의 죄를 하나님 앞에 자복하고 용서를 구하는 그런 내용의 기도를 하는 것을 볼 수가 있어요. Даниэл номын 9-р бүлгээс харах юм бол Даниэлийн иш үзүүлэгч тэр Иремигаар дамжуулан хэлсэн 70 жил гүйцэх үед эзэн бурхны өмнө Даниэл очиод тэгээд өөрийнхөө одоо арт түмний гэм нүгэл болоо өвөг дээдсийнхээ үйлдсэн гэм нүглийг өөрийн гэм нүгэл мэтэр эзэн бурханд улаан гимшиж уучлалт гуйсан байгаа. Уучлалт гуйсан тийм залбирлыг одоо хийсэн байгаа. 느헤미야 같은 경우도 보면은 느헤미야서 1장에 예루살렘으로부터 온 형제 하나님인가요? 그 어떤 임금의 소식을 듣고는 그 죄를 하나님 앞에 자복하고 용서를 구하는 걸 볼 수가 있어요. Намун Нехемия 1-р бүлгээс харах юм бол тэр Иерусалимаас ирсэн одоо нэгэн Хананы гэх хүн тийм ээ хурч ирээд тэгээд Иерусалим болон евдээчүүдийн талаар одоо байр байдлын талаар ингэж ярьсан. Тэгээд тэр түүний үгийг сонсоод Нехемия доош суун уйлж хэдэн өдрийн турш гашуудан Тэнгэрийн бурхны өмнө бацаг барин залбирсан гэж байгаа. Тэгээд энэ залбирал нь болохоор мөн л Израилийн хүүгүүдийн өмнөөс бас одоо тэр ард түмний бурхны эсрэг тэрсэлсэн гэм нүглийг болон Израилийн хүүгүүдийн гэм нүглийг улайж залбирсан байгаа. 바로 오늘 이 16절에서 하신 그 에스겔 선자를 통해서 예언된 그 말씀이 그대로 이루어진 거죠. Энэ бүхнээс харахад яг энэ Эсгэл 12:16 дээр Эсгэлээр дамжуулан хийсэн энэ үг биелэл болсон байна. 그리고 이제 17절부터 20절까지는 두 번째 비유적 행동입니다. За дараа нь 17-оос 20 дугаар ишлэл хүртэл Эсгэлийн үлдсэн 2 дахь бэлэгдлийн үйлдэл. 그 내용은 떨면서 음식을 먹고 놀라고 근심하면서 물을 먹는 거예요. За энэ бэлэгдлийн үйлдэл нь ямар үйлдэл байсан бэ гэхээр чичрэн байж талхаа ид дагжин зовнож усаа өө гэсэн байна. 어, 이것이 에스겔 선자를 통해서 보여주는 그것이 무엇을 의미하는가? За тэгэхээр Эсгэлээр дамжуулан хийлгсэн энэ үйлдэл нь ямар утгатай байсан болоо? 예루살렘 성이 바벨론 군대에 의해서 오랫동안 포위가 돼요. Иерусалим хот Вавилоны цэргүүдээс болж одоо маш удаан хугацаанд бүслэгдсэн. 우리 앞에서 이렇게 증거받은 것처럼 물도 귀하고 양식도 막 다 떨어지고 그런 기근이 임하죠. Урд нь ч гэсэн бид нар харсанчлан усгүй болсон, хоол хүнсгүй болж өлсгөлөнд нэрвэгдсэн. 또 뭐 전염병이 막 돌고요. Бас тахал гэх мэт халдварт өвчин тарсан. 바벨론 군대는 언제 그 칼을 자기들에게 겨눌지를 모르는 상황이에요. Тэгээд Вавилоны цэргүүд хизээ мэдгүй нэвтэрч орж ирээд ил дээр цавчиж алахыг мэдэхгүй тийм байдалтай байсан. 늘 불안하고 위험에 놀라고 근심하고 그런 가운데 겨우겨우 연명하고 있는 거예요. Байнга одоо айдас төгшүүртэй тэгээд санаа зовнилтой тэгээд хэрт хийж айсан цочсон тийм байдалтай байсан. 왜 그런 삶을 살게 되는가? 그 이유를 보면은 그 19절 하반절에 보면은 이 땅 모든 주민의 포악으로 말미암아 땅에 가득한 것이 황폐하게 됩니다. 라고 이렇게 증거하고 있어요. Яагаад ийм байдалд хүрсэн бэ гэхээр 19-р эшлийн төгсгөлд хэлсэн байна. Учир нь уг нутагт амьдрагч бүгдийн хүчирхийллээс болж тэр элбэг дэлбэгээ алдах болно. 원래 하나님께서 이스라엘 백성들에게 기업으로 주신 땅은
어떤 땅인가요? 그럼 황폐한 땅이 아니거든요. Тэгээ уг нь эзэн бурхан Израилийн ард түмэнд өв болгож өгсөн тэр газар нутаг нь ямар газар нутаг байсан бэлээ? Тийм одоо эзгүү зэлүүд зэрлэг тийм газар байгаагүй шүү дээ. 하나님의 백성들이 안전하고 또 평안한 가운데서 마음껏 먹고, 누릴 수 있는 예, 그런 땅이었거든요. Бурханы ард түмэн амар жимэр сэтгэл тайван тэгээд одоо цадтлаа идэж а, одоо цатгалан гэдэс цатгалан мөр бүтэн аз жаргалтай амьдарч болох тийм газар нутгийг бурхан өглөж өгсөн. 신명기 11장 8절에서 15절인가요? 신명기 11장 8절에서 15절에 보면은 그 땅을 젖과 꿀이 흐르는 땅이라는 거예요. 아무 부족함이 없는 풍요로운 땅이라는 거죠. Эдит хууль намын 11-ийн 8-аас 15 хүртэл харах юм бол тэр газар нутаг бол сүү балаар бэлгсэн тийм газар нутгаа гэж хэлсэн байна. Тэгээ юу ч одоо тариалсан ургадаг ариун ургац хурааж цадтлаа идэж ууж элбэг дэлбэг амьдрч болох тийм үржил шинтэй газар нутаг гэж хэлсэн байна. 연초부터 연말까지 여호와의 눈이 살피시고 도우시는 그런 땅이라고 그랬어요. Бүр цаашлаад харах юм бол эзэн бурхны чинь мэлми жилийн эхнээс эцэс хүртэл түүнийг үргэлж талдсан байдаг гэж. Жилийн 4 улирлын турш эзэн бурхан өөрөө харж хандаж халамжилж санаа тавьж байдаг тийм газар нутгаа гэж хэлсэн байна. 때를 따라 이른 비와 늦은 비를 내려주시는 그런 복된 땅이었던 거예요. Тэгээ хур бороог цагт нь оруулж хавар намрын бороо гэлгээж үр тариа шин дарс тос авдаг тийм газар нутгаа. 근데 그 땅 모든 주민들의 포악으로 인하여서 그 풍요로운 땅이 황폐케 됐어요. Гэтэл тийм газар нутаг тэр ард түмний тэр нутагт амьдрагчдын хүчирхийллээс болж тэр элбэг дэлбэг байдлаа алдаж эзгүүрч сүрэх болно гэж хэлсэн байна. 힘 있는 자들이 자신들의 욕망을 채우기 위해서 약한 자들의 것을 빼앗고 탈취하는 네, 그런 일들이 비일비재한 거죠. Хүчтэй чадaltaй хүмүүс нь өөрсдийнхөө тэр хүч чадлыг ашиглан хүчгүй дорой хүмүүсээ хүчирхийлж, daарлаж, мүлжиж тэдний юм одоо эзэмшлийг булааж тэгснээрээ тэр газар нутгийг тийм балгас эзгүй газар болгоно. 상인들은 막 저울을 속이고요. Худалдаачд нь болохоор тэр жин хэмжүүрээрээ луйвардаж мэхэлдэг. 선지자들은 거짓으로 예언을 해서 자신들의 부귀영화를 꾀하고 Жингийн тухаагаараа мэхэлдэг, луйварддаг. Тэгээд хуурамч иш үзүүлэгчд нь болохоор арт түмнийг төөрөгдүүлж мэхэлж өөрсдөө ашиг хонжоо олдог. 불의가 만연한 거예요, 그냥. Ерөөсөө л шудраг бус, зөвхт бус байдал, ёс бус байдал одоо газар авсан, тархсан гэсэн үг. 하나님의 정의와 공의가 다 사라진 거예요. Бурхны нөгөө зөвхт байдал, шудраг ёс гэдэг зүйл ерөөсөө байхгүй болчихсон. 남의 것을 빼앗고 속이고 그런 것으로도 부족해가지고 심지어 이제 우상까지 숭배하는 거예요. Бусдыг дээрэмдэж, залилж, мэхэлж бүр түүгээр ч одоо сэтгэл нь ханахгүй харин шүтэнүүдийг ч гэсэн шүтдэг болчихсон. 우상 숭배라는 건 결국엔 자기를 위해서, 자기 욕망을 채우기 위해서 하는 거거든요. Тэгээ шүтэн шүтэх гэдэг бол эцсийн эцэст өөрийнхөө хүсэл шунлыг одоо барьж чадахгүй, дийлэхгүй тэр хүсэл шунал нь ханаж чадахгүй болохоор л тэр шүтэн шүтгэд хүрдэг байгаа.
그래서 하나님께서는 노하시고 이제 그 땅을 칼과 기근과 전염병과 뭐 이런 사나운 짐승과 이런 걸로 황폐케 해버리신 거예요. Тийм учраас эзэн бурхан хэлэгнэж төвчээр нь барагдаад тэгээд тэр газар нутгийг эцсийн эцэст одоо тэр ийд өлсөвлөн тахал өшөө тэр хээрийн зэрлэг араатнуудаар дамжуулан эзгүй хоосон болгох болно гэж хэлсэн. 네, 오늘날도 그런 것 같아요. 오늘날도 하나님의 백성들이 하나님을 떠나서 악을 행하면은 하나님께서 그 땅을 황폐케 하셔요. Өнөөдөр ч гэсэн бас адилхан. Хүрээ бурхны ард түмэн зүрх сэтгэлээ хатууруулж эзэн бурхнаас салж холдох юм бол бурхан тэр газар нутгийг ийхүү шийтгдэг. 근데 하나님의 백성들이 하나님을 기쁘시게 하면은 하나님께서 그 땅에 복을 주셔요. Харин бурхны ард түмэн бурханд тааламжтай амьдрах юм бол бурхны хүслийг биелүүлж бурхныг баярлуулж амьдрах юм бол бурхан тэр ард түмнийхээ амьдарч байгаа газрыг үржил шимтэй элбэг хангалуун болгож өрөөдөг. 이, 내가 살고 있는 이 한국이라는 나라는 정말 가난한 전쟁을 겪고 완전 폐허가 된 그런 상태였던 나라였어요. Миний амьдарч байгаа энэ Солонгос гэдэг улс бол дайн дажны хөлд нэрвэгдэж хоёр Солонгосын дайны дараа бол үнэхээр үзээд үгүй гэсэн ч үлдэх юм байхгүй тийм хоосон үнэхээр балгас болсон тийм газар болж хувирсан байсан. 근데 우리 믿음의 선배들이 정말 하나님이 기뻐하시는 그런 신앙생활을 했던 것 같아요. Харин манай итгэлийн ахмад үеийнхэн маань үнэхээр эзэнд тааламжтай тийм итгэлийн амьдралаар амьдарсан юм шиг байгаа юм. 그 하나님의 백성들을 복주시기 위해서 하나님께서 이 땅을 축복하시고 이렇게 오늘날 좀 잘 사는 나라로 번성케 하신 줄로 믿습니다. Тийм учраас бурхан тэр ард түмнийхээ тэр өөрт нь тааламжтай амьдарч байгаа тэр итгэлийн амьдралыг нь хараад тэднийг ерөөхөөр шийдсэн тэгээд ерөөсөн учраас өнөөдрийн одоо ийм хүчрхэг баян чинэлэг улс орон болж хөгжсөн гэж бодож байна. 어, 신명기 11장 그 17절에 보면은 우리가 하나님을 떠나서 악을 행하고 우상 숭배하고 그러면은 하늘을 닫아버리신다고 그래요. 비를 내리지 않겠다라고 말씀하십니다. Түрүүний уншсан Дэдхуйл намын 11-ийн 17 дугаар ишлэгийг харах юм бол бурхан хэрэг бид нэр одоо бурханаас салж холдож эзэн бурхнаа хаях юм бол эзний уур хилэн та нарын эсрэг дүрлцэн тэрээр тэнгэрийг хааж бороо орохгүй газраас үр тариаж ургахгүй болгоно гэж хэлсэн. 그 아름다운 땅에서 속히 멸망할 수 있다라고 경고하셔요. Тэгээд тэр эзний өгч байгаа тэр сайн сайхан тэр үзэсгэлэнтэй үржил шимтэй газраас тэр даруй та нар устнаа гэж бурхан урьдчилж хэлсэн байна. 또 이제 21절부터 25절까지는 거짓 예언에 대해서 책망하시는 그런 말씀입니다. За цааш нь эсгэл 12-ийн 21-ээс 25 дугаар ишлэгийг харах юм бол хуурамч иш үзүүлэлтийн талаар өгүүлсэн байна. 22절에 이스라엘 땅에서 이르기를 날이 더디고 모든 묵시가 사라지리라 하는 속담이 어찌 됨이냐라고 책망하십니다. 22 дугаар ишлэлдэр хүний хүү Израиль нутгийн тухай өдрүүд уртсан альва үзэгдэл үгүй болно гэж хэлж байгаа тэр зүйр үг чинь юу вэ? 그 속담이 이제 그 뒤에 23절 뭐에 보면은 그 속담이 이루 뭐 그치게 하시겠다라고 그래요. 그 Хорин 속담이 날과 그치게 하시겠다 이렇게 말씀하셔요. 23 дугаар ишлэл дээр нь бурхан хэлэхдээ би энэ зүйр үгийг чинь болиулах болно гэсэн байна.
그래서 그 속담을 사용하지 못하게 하시겠다 말씀하시는 거거든요. М? Тэгээ цаашид тэр үгийг зөөр үг болгож Израильд хэрэглэхгүй болгоно. 그러니까 날과 묵시가 그들의 속담과는 반대로 날과 묵시가 속히 이루어지게 하시겠다라는 거죠, 하나님께서. М. Тэгээ Израильчууд тэр зөөр үгэнд нь өдрөөд уртсаж аливаа үзэгдэл үгүй болно гэсэн зөөр үг байдаг байх нь тийм ээ. Тэгвэл одоо тэр зөөр үг болвол энийг бол энэ үгийг зөөр үг болгож ашиглаж чадахгүй болно. Өөрөөр хэлбэл тэр зөөр үг чинь яг бодит биелэл болно. Зүгээр зөөр үг төдий ярихдахгүй яг бодит биелэл болно гэж хэлж байна. 날이 더디고 모든 묵시가 사라지리라 하는 그 속담이 생긴 이유는 그들이 생각하기에 그 날이 선자들이 얘기한 그 여호와의 날이 안 이루어지는 것 같아요. 또 하나님의 말씀도 그들의 예언이 하나도 안 이루어지는 것 같기 때문에 생긴 속담이에요. М. Энэ өдрөөд уртсан аливаа үзэгдэл үгүй болно гэсэн энэ зөөрөөг яагаад бий болсон юм бэ гэхээр таамаглалаар бол нөгөө бурхан эзний өдөр ирнэ тий эзний тэр шүүлтийн өдөр ирнэ гэж хэлсэн боловч тэр өдөр нь ирэхгүй удаад байсан. Ер нь тэгээд ингээ хүлээгээл байсан чинь тэр өдөр нь ер нь ирэхгүй шинжтэй байсан учраас тэр арт түмний дунд ийм зөөрөг бий болсон байна. 날과 묵시가 속히 이루어지기 위해서 그 속담이 사라지게 하시겠다. 사용하지 못하게 하시겠다. 말씀하시는 거예요. М. За одоо манай монголчуудын зөөрөгээр юу гэхээр аа одоо болоогүй болохгүй угаасаа болохгүй юмд санаа зовсны хэрэггүй гэсэн тийм л утгатай л байна л да тийм ээ. Өдрөд уртсан аливаа үзэгдэл үгүй болно гэдэг нь 근데 төрөөгөө хөлтөд төмөрл хийч гэдэг юм уу. Одоо нэг тиймэрхүү л утгатай. Одоо болоогүй байгаа юмд урьдчилж санаа зовох хэрэггүй ч гэдэг юм уу. Угаасаа болохгүй юмд төлөө ингэж санаа зовлооч гэдэг юм уу. Тийм одоо нэг тиймэрхүү утгатай. Тэгвэл одоо энэ чинь одоо зүйр үг байхаа болноо. Та нарын одоо болохгүй гэж бодож исэн юм чинь болох болноо. Бодтойгоор биелэгдэх болноо гэж бурхан хэлж байна. 이 날은 여호와의 날이거든요. Тэгэхээр энэ өдрүүд гэж хэлээд байгаа энэ өдрүүд нь бол эзний өдрийг хэлж байгаа. 이 여호와의 날은 양면성이 있어요. Эзний өдөр гэдэг нь бол хоёр талтай. 신실한 믿음의 사람들에게는 그날이 구원의 날이에요. Үнэхээр итгэмжтэйгээр итгэлээ сахидаг итгэлийн хүмүүст бол энэ эзний өдөр бол авралын өдөр нь. 하나님을 거역하는 자들에게는 그날이 심판의 날이에요. Харин бурхныг эсэргүүцдэг тэрслэн хүмүүсийн хувьд бол энэ эзний өдөр нь шүүлтийн өдөр. 그 날이 더딘 까닭은 하나님께서 아직도 이 백성들을 사랑하시기 때문이에요. Тэр өдрүүд уртсаад тэр эзний өдөр ирэх нь хойшлоод байгаагийн шалтгаан нь юу вэ гэхээр бурхан энэ ард түмэнд хайртай учраас. 베드로후서 3장 8절 9절에서 증거하는 것처럼 아무도 멸망하지 않고 회개하기에 이르기를 원하셔서 하나님께서는 하루를 천년같이 천년을 하루같이 오래 참으시는 거거든요. 2-р Петр 3:7 дээр хэлсэнчлэн харин өнөөгийн тэнгэр ба газар нь түүний үгээр байгаа бөгөөд галт зориулогд оршиж улмаар шүүлтийн өдөр ба итгэс хүмүүсийн сүүлийн л хадгалагдж байна. Гэхдээ эзэн бурхны үед нэг өдөр нь 1000 жил мэт 1000 жил нэг өдөр мэт байдгийг та нар бүү мартаа. Эзэн удаашрлыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалтай хойрог биш. Харин ч тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй. Бүгдийг гимшилт дээрээсээ хэмээн хүсэж та нарт төвчээртэй ханддаг юм аа гэж хэлсэн. Хэлсэнчлэн бурхан энэ ард түмэнд хайртай учраас тэр ард түмнээс нэг хүн ч болтугай өөрлөө нь буцаж ирээсээ аврагдчихаасаа гэсэндээ хүлээж хойшлуулсаар байгаа хэрэг юм. 에스겔서 18장 23절 32절에 보면은 하나님께서는 악인도 죽는 것을 원치 않으신다 그래요. 기뻐하지 않으신다. Эсэкээс 8-장
18장 23절 32절. 23장 18장 23절. 18장 23절 32절. 두 За 절입니다. мөн 네. за мөн Эс겔 номын 18-ийн 23 32 дугаар ишлэл дээр 23 болон 32 дугаар ишлэлээр Бурхан буруутан замаасаа эргэж амьд үлдэхээс илүүгээр түүний үхэлд би баярлна гэж үү. 23 дээр нь тэгсэн байна. 32 дээр нь бас учир нь би үхэгсдийн хинийхэн ч үхэлд баярлдаггүй гэж эзэн бурхан тунхаглаж байна. Тиймээс эргүүл амьд үлднэ гэсэн. Энэ мэтчлэн бурхан хүмүүсийг үхэхэд баярлдаггүй. Харин нэг ч болтгой хүн гим нүглээсээ эргэж эзэн бурхан руугаа эргээд аврагтаасаа гэж бурхан хүсэж. Тэгээд тэр өдрөө хойшлуулж идэх юм аа. 그런데 여호와의 날이 더디다고 원망하고 불평하고 또 하나님의 말씀이 이루어지지 선지자들의 말이 하나도 안 이루어진다고 원망하고 불평하는 거야. Гэтэл ард түмэн болохоор бүр ийм зөөр үг зохиож хэрэгэлтэй болтлоо одоо эсэнд гомдлолж тийм ээ тэр эзний өдөр чинь ирэхгүй л байж тээ хутлаал ярьсан байж тээ гэдэг хуурамч иш үзүүлэгчдийн үгэнд итгээд тэр жинхэнэ иш үзүүлэгчдийн эсрэг тэрсэлдэг тэдний үгийг сонсдгоо байсан. 이제 다시는 그 속담이 사용되지 못하도록 하나님께서 심판하시고 그 말씀을 이루시겠다라고 하는 거예요. Тэгээ тийм болохоор одоо та нарын юу ярьдаг энэ зөөр үг чинь та нарт хэрэглэгдэхэ болно. Энэ зөөр үгний чинь яг эсрэг биелэл яг тийхүү одоо биелэл болгох болно гэж хэлсэн. 예, 이제 그 25절에 보면은 너희 생전에 말하고 이루리라. 하나님께서 말씀하신 것을 다 너희들 살아있는 동안에 다 이룰 거야. 너희들 심판할 거야라고 말씀하시는 거야. 25 дугаар эшлэлээр харах юм бол өчигний эзэн би айлдаж миний айлцсан үг болгон биелэгдэх болно. Энэ нь огтхон ч удаашрахгүй. Учир нь тэрслүүгээрээ чиний өдрүүдэд би үгээ айлдаж түүнийгээ биелүүлнэ гэж эзэн бурхан тунхаглаж байна гэж хэлгээв. Чиний өдрүүдэд би үгээ айлдаж түүнийгээ биелүүлнэ. Өөрөөр хэлбэл чиний амьд байх хугацаанд чинь чиний амьд байгаа өдрүүдэд чинь би яг хэлсэн үгээ биелүүлэх болно гэж хэлж байна. 그리고 이제 26절에 27절에는 반복해서 다시 그 말씀대로 이루어질 것을 다시 말씀하십니다. За тэгээд цааш нь 25, 26, 27 дугаар ишлэлийг харах юм бол дахиад урд нь хэлсэн зүйлсээ давтаж хэлж байна. Заавал одоо биелүүлэх болно. Энэ нь одоо удаашрахгүй миний айлдах ямар ч үг биелэгдсэн байх болно гэж. 오늘날 우리는 어떤가요? Тэгээ өнөөдрийн бид нар ямар байгаа бэ? 예수님께서는 내가 보라 내가 속히 오리니라고 요한계시록 22장에 보면은 세 번씩이나 반복을 하셔요. Иохан номын биш Илчил номын 20 дугаар бүлэг дээр харах юм бол би түргэн ирнэ, би хурдан ирнэ гэж 3 ч удаа хэлсэн байна. 네, 오늘날 우리는 우리 주님의 재림이 더디다라고 생각하고 있지는 않는가 한번 생각해 봐야 돼. Тэгтэл өнөөдөр бид нар тийм ээ эзний өдөр хойшлсаар байна. Эзний өдөр тийм хурдан ирэхгүй хаач байсан юм бэ гэд тэгээд яриад бодоод явж байгаа юм биш байгаа. 우리 하나님께는 하루가 천년 같고 천년이 하루 같은 시간을 초월해 계신 영원하신 하나님이시거든요. Бидний эзэн бурхан бол мөнхийн бурхан түүнд бол цаг хугацаа бол огт хамаардаггүй тэр цаг хугацаанаас хараат биш. Түүний хувьд 1000 жил нь 1 жил мэт, 1 жил нь 1000 жил мэт байдаг. 그 하나님께서 정하신 날이 되면은 뭐 오늘이라도 당장 우리 주님은 오실 거예요.
Хэрвээ эзэн бурхны тогтоосон өдөр ирсэн л бол өнөөдөр ч хамаагүй эзэн Есүс буцаж ирэх болно, эргэж ирэх болно. 2000년 우리 주님께서 부활 승천하시고 2000년이 지났지만 2000년이라는 거 우리 하나님 앞에는 이틀도 안 되는 거예요. Одоо 어, 2000 жилийн өмнө тийм ээ Есүс ирээд тэгээд тэнгэр рүү додсон. Энэ дэлхий дээр мэдлээ тэгээд тэнгэр рүү додсон баг. Тэгэхээр энэ 2000 жил бидний хувьд болохоор одоо 2000 өнгөрчөөд байна тийм ээ. Гэтэл энэ 2000 жил чинь эзэн бурхны хувьд бол хоёрхан өдөрч байж магадгүй. 우리 주님께는 전혀 더딘 거 아닙니다. Эзний хувьд, эзний зүгээс харах юм бол энэ бол ерөөсөө тэгж удаж байгаа хэрэг биш юм аа. 다만, Удаад хойшлоод байгаа хэрэг биш. 다만 하나님께서 택하신 자들을 구원하시기 위해서 오래 참으실 뿐이에요. Харин бурхан гагцхүү өөрийнхөө сонгосон ард түмнийг аврагдчихаасай, аврал руу эргээд ирээсэй, амжиж энэ авралд багтаасай гэсэндээ энэ олон жилийн турш, энэ удаан хугацааны туршид төвчээртэйгээр хүлээж байгаа хэрэг юм аа. 시간이 좀 지나서 이렇게 마치도록 하겠습니다. 혹시 질문 있으면 하시기 바랍니다. За өнөөдрийн хичээлээ үгээр өндөрлөе. Асуух зүйл байвал асуугаарай. 그러면 없으면은 기도로 마치도록 하겠습니다. За байхгүй бол залбираад дуусгая.